20 минут хүрүүлэгчтэй сайхан амцгааж байна уу? Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 20 цаг болж Монголын медиа агентлаг цагийн хүрт мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаараа үзүүлэхэд бэлэн боллоо. Ерөнхий сайдад нэр дэвшигч сайхан бэлгийг Монгол Ардын нам тэмцсэнгүй. Нийслэл 2015 онд нийт төсвийн 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний хэмжээ гаргахаар төлөвлөжээ. Агаарын бохирлыг бууруулах бүсэд энэ жил шахан түвшний нийлүүлэлтийг хангалттай хийв. Монгол эрдэмтэн шагжин бүтээсэн сагиусан дараа их судар ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн бүс нутгийн өвд бүртгэгдсэн батламжийг манай улс хүлээнэ. Чингис хаан олон улсын нисэх буудлын нисэх зурвалсын аюулгүй бүсэд суурьшил бий болсноор нислэгийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй болоод байна. Японы ерөнхий сайд хугацаанаас өмнө сонгуул явуулахаар зарлалаа. Хонконгод өнөөгөө цагдаа жигсэгчдийн хооронд мөргөлдөж байжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу? Монгол Улсын их хурлын дарга Арч улс намын дарга Зандаа хүүгийн энх болд Монгол Улсын үндсэн хуулийн 33-ийн 2 заасны дагуу Улсын их хурлд олон судал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг альж нам эвсэл олонхын судал аваагүй бол хамгийн олон судал авсан нам эвсэл бусад нам эвсэлтэй зөвшөөрсөн нэр дэвшүүлсэн хүнийг хэрвээ хамгийн олон судал авсан нам эвсэл бусад нам эвсэлтэй зөвшөлдсөж ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол улсын хурал судал авсан нам эвсэл зөвшөлдсөн олон хорон нэр дэвшүүлсэн хүнийг ерөнхий сайдаар томилох саналыг 5 хоногийн дотор улсын хуралд оруулах гэсэн заалтыг үндэслэн 2014 оны 11-р сарын 17-ны өдөр Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам, Монголын үндэсний арч улс намын шударга ус эвсэл иргэний зэрэг ногоон намд тус алдан бичиг хүргүүлсэн байна. Энэхүү алдан бичгийг хүргүүлсний дагуу Монгол Ардын нам болон иргэний зэрэг ногоон намын алдан бичгийн хариуг ирүүлсэн байна. Иргэний зэрэг ногоон нам нэр дэвшигч сайхан бэлгийг дэмжиж байгаагаа илэрхийлж Монгол Ардын нам татгалзсан хариу өгөөд байна. Харин Монгол Улсын их хурлын дарга Арч улс намын дарга Зандаа хүүгийн энх болдын 2014 оны 11-р сарын 17-ны өдөр Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам, Монголын үндэсний арч улс намын шударга ус эвсэлд хүргүүлсэн алдан бичгийн хариу одоогоор ирээгүй байна. Дараагийн мэдээлэл хүргэе. Өнгөрсөн даваа гарагт арч улс намаас ерөнхий сайдад нэр дэвшигч сайхан бэлгийг дэмжих эсэг асуудлаар зөвшөөрөх бичгийг Монгол Ардын намд хүргүүлсэн. Монгол Ардын намын бүлэг болон тус намын удирдах зөвлөл хуралдаж ерөнхий сайдад нэр дэвшигч сайхан бэлгийг дэмжих боломжгүй гэж үзсэн тухайга өнөөдөр мэдээллээ. Монгол Ардын намын бүлгийн хуралд арчилсан намын дарга улсын хурлын даргын хөлд болоод нэр дэвшигч сайхан бэлэг нар өчигдөр оролцож гишүүдийн асуултанд хариулжээ. Үүний дараа өнгөрсөн шөнө Монгол Ардын намын удирдах зөвлөл хуралдсан байна. Тус намын удирдах зөвлөл 21 гишүүнтэй. Нийт гишүүдийнх нь 63% нь ерөнхий сайдад нэр дэвшигч сайхан бэлгийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Яагаад дэмжихгүй байгаа шалтгаанаа ингэж тайлбарлалаа. Шинээр байгуулагдах засгийн газар бол Монгол орны эдийн засгийн нийгмийн амьдралд өнөөдөр тулгамдсан байгаа олон асуудлуудыг шуурхай түргэн шийдвэрлэх шин одоо арга барил санаа гаргаж ажиллаж байж энэ эдийн засгийн хүндрэл байдлаас гарах ёстой. Өмнөх засгийн газрын алдаатай бодлогуудыг засаж залруулах ёстой. Энэ асуудал бол шинээр байгуулагдах засгийн газрын өмнө тавигдж байгаа хамгийн чухал зорилт учраас өмнөх засгийн газарт хэрэглэх газрын дараагаар ажиллаж байсан хүн бол энэ тавигдж байгаа шаардлагыг хэрэгжүүлж биелүүлж чадахгүй гэж бид үзэж байгаамаа. Шинээр томилогдох засгийн газрын тэргүүнд улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах мэдлэг туршлагатай, улс төрийн намуудын зөвшөлтсөл ойлголцлыг хангах, улсын хурал дахь намын бүлгийнхээ бүрэн дэмжлэгийг авч чадхуйц хүнийг дэвшүүлвэл зөвшөлтсөд бэлэн байна гэж Монгол Ардын намын удирдлагууд хэлж байна. Энэ удаагийн зөвшөлтсөл зөвхөн ерөнхий сайдад нэр дэвшигчийн тухайд байсан, харин засгийн газар хамтарч байгуулах эсэх асуудлыг намууд ярилцаагүй гэлээ. Арчилсан намаас Ардын намд зөвшөлдсөх асуудал ирүүлсэн зүйл бол зөвхөн ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих хэсэг асуудлаар бид нар зөвшөлтсөл хийж шийдвэр